Дундгой аймгийн Эрдэнэ төлөөлөлтийн хурлаас 7 хөтөлбөр бол батлаад энэ 25-26 онд хэрэгжүүлээ явж байгаа. Үүний нэг нь нээлттэй Дундгов гэдэг хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь бол одоо Дундгой аймагтаа одоо хөрөнгө оруулагчид энэ Дундговын аймгийн уугуул, суугуул одоо иргэдэн дундговчуудаа дундговтой очиж ажиллаж амьдрахыг уриалгах, мөн одоо хөрөнгө оруулалт, бизнесээ хийх, ажлын байрыг нэмэгдүүлэх, за бусад одоо бүхэл салбарт одоо хамтарч ажиллахыг бол урьдаг ийм хөтөлбөр байгаа. Тэгээ үүний хүрээнд бол одоо сар шинийн золголтыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жил одоо бид хүн танилцуулж байсан хөтөлбөрүүд маань 90% бас хэрэгжсэн ийм одоо амжилттай байна. Аймгийн хүн ам маань одоо 400-аад хүнээр одоо нэмэгдсэн өнгөрсөн оноос. За мөн одоо мал цэрэг маань өссөн одоо олон ус арга хэмжээнүүдийг энэ Улаанбаатар хотод ажиллаж амьдарж байгаа дундговчуудаа хамтарч ийсэн байна. Манай Дундгой аймгийн Эрдэнэтийн холбоо байгуулагдсан. Тэр Эрдэнэтийн холбоотой хамт одоо хурал чуулгана хийж Дундгой аймгийн хөгжлийн гарцыг бас илүү шинжлэх ухаанчаар одоо тодорхойлох энэ ажлаа одоо бид бүхэн хийсэн. Гэх мэтлэн бол одоо энэ Улаанбаатарт ажиллаж амьдарч байгаа уугуул дундговчуудын хамтын ажиллагаа сайхан эхэлсэн ийм одоо золголт болдог. Бизнес эрхлэгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй ер нь хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ? За манай улсаас асийн бодлого гарч байгаа. Орон нутг нь өөрөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мөнгийг орон нутгаас нь тавьбал мөн одоо хөдөө аж ахуйн яамнаас тодорхой хэмжээгээр дэмжинэ гэдэг ийм одоо бодлогыг барьж байгаа юм лээ. Манай аймаг бол одоо өнгөрсөн жил бас тодорхой хэмжээний зарлыг энэ жижиг дунд үйлдвэрлэлээр дэмжих хөтөлбөр дээр хөрөнгө суулгасны хүр дүнд одоо бас энэ хөдөө аж ахуйн яамнаас дэмжлэг авсан цөөхөн эд аймгийн нэг болсон. Нийт одоо 2 тэрбум 700 гаруй одоо сая төгрөгийг Дундгой аймгийнхаа энэ жижиг дунд бизнес эрхлэгчдийг одоо дэмжиж бид бүхэн бас олгосон байгаа. Тэгээ одоо энэ бас жижиг дунд үйлдвэрлэлийнхаа бас хийж хэрэгжүүлж байгаа бүтээгдэхүүний дээдсийг бас манай жижиг дунд үйлдвэр эрхлэгчид маань энэ бас арга хэмжээндээр бас авчир тавьсан байна. Мөн одоо аймаг дээр байгаа ажлын байруудыг танилцуулгыг одоо бас энэчээ тавьж иргэдтэй бас танилцуулж байна. Ажлын байр гэхээр ажлын байр юу яаж нэмэгдсэн бэ? За манай аймгийн хувьд бол одоо төрийн болоод одоо хувийн хэвшлүүдэд бас ажиллах хүчин бас харьцангуй тутамштай байгаад байгаа. Тий. Дутагдлалтай байгаад байгаа. Тийм учраас одоо нэхний ээлжинд энэ төрийн албан хаагчдынхаа боловсон хүчний нөхөх тэгжээж одоо иргэдэд төрийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй бас хүргэх юм боломжтойгоо. Тэгэхээр харьцангуй нээлттэй хөтөлбөрүүдийг явуулсны үндсэн дээр төрийн албан хаагчд бол харьцангуй нэлээд дэмжигдчихлээ. Одоо дараа нь бол энэ хувийн хэвшил таны сая хэлдэг энэ аялал жуулчлалын чиглэлээр бол одоо дундгой энэ говийн том урсгалын яг одоо замд нь байдаг учраас энэ байгалийн үзэсгэлэнт газруудаа энэ малчин Монголын ахуйг танилцуулсан энэ аялал жуулчлалыг бас хөгжүүлэх боломж байгаа. Тийм учраас одоо бид нар энэ малчин камп хөтөлбөрийг хэрэгжүүлээгээд одоо иргэдийн хурлаараа энэ 2 дугаар улиралд багтааж бол батлая гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй бол явж байна.